За юу яцхан манайхаа. За энэ удаад ёстой гал ассан хариг эргийнхэнтэй холбоотой хідэн түүх сонирхол. Сонроо милацгаагаарэ. Мэдгүй яагаад ч иймэрхүү сэдвт би сонирхолтой байдаг. Хүүхэд ах унаасандаа нэг 2 удаа харж исэн тохиолдол бий. Гэхдээ ойр дотныхондоо яриад ёстой амрууга алгадуулсан да. Түүнээс хойш яриха байсан. Итгэдэггүй. За энэ талаар дэлгэрэнгүй яриад явах. Хэрвээ танд иймэрхүү зүйл тохиолдож исэн бол яг одоо энэ контентын комент хэсэгтэр өөр тохиолдсон явдлаа дэлгэрэнгүй бичээрэй. Надад бас сонсогчдод сонирхолтой байх болов. Тийм. Лаз пив уугараа гэдэг донешн өгсөн бро сис за алин ч юм бүүмэд. Чишөө хайртай шүү. За ингээд гал ассан хэдэн түүхээ сонирхоцгоё. Бразилийн иргэн Антонио Боуст тохиолдсон ер бусын явдал өнөөхөр шууган дэгдээсээр байна. 1934 онд төрсэн энэр Сан Пауло, Минас Жерис муж улсуудын уулзварт орших Сан Франциско де Салес хотын орчимд амьдарч байжээ. 1957 оны 10 дугаар сарын 5-ны шөнө юмсан. Манайд зочид ирсэн тул нэлээд оройтож шөнийн 11 цагийн үед л сая унтахаар хэвтэв гэж тэрбээр яриагаа эхэлвэ. Халуун байхаар нь босч цонхныхоо самбарыг ойлготол хашааны голд маш хурц гэрэл тусч хавь ойрыг гэрэлтүүлж байхыг харав. Энэ гэрэл дээрээс тусч байх маягтай тул дээш харвал юу ч алгаа. Ахыгаас ирэж харуултал нэг ихч тоосон янзгүй. За юу л байв гэж гээд унтахаар яваад өгдөг юм байна. Бээж төлөлгүй хэвтэж нойр цайран орондоо хөрвөөсөөр нэг мэдсэн унтчих. Түүнээс хойш нилээд хэд хоноод байтал 10 дугаар сарын 14-ний оройн 9 цагаас 10 цагийн алдад дараагийн сонин тохиолдол учирва. Энэ удаа би дүүгийн хамтаа трактора засаж байсан. Гэтэл гэнэт нүд цохлом хурц гэрэл хажууд тусав. Гэрэл машины дугуй мэт ямар нэг дугуй зүйлээс цацарч байх. Гэрлийн өнгө хурц улаан бөгөөд уудам том талбай гэрэлтүүлж байваа. Дүүг цуг ойртож үзье гэхэд дургүйцхээр нь ганцаараа ойртов. Тэгтэл огцомхон холдож талбай нөгөө захад очиод зогсчих. Дахин очтол мөн л өөр тийш болтчих ба. Энэ мэдчлэн 20 удаа ойртсон боловч мөн л өнөөх янзаараа болтон зайлсаар л байв. Тэгэд гэнэт өнөөх гэрэл алга болчихсон. Маргааш нь ганцаараа газраа хагалж явбаа. Шөнийн 1 цаг болж байхад их гэрэлтэй нэг улаан од нүдний болон содон харагдсан юм. Гэвч энэ ямар нэг од биш гэдгийг тэр дор анзаарав. Учир нь энэ улаан од ойртон гэрэлний ихсэж байсан юм. Төлөлгүй өндөг хэлбэртэй болж асар хурдтай ойртсоор намайг жохом яахаа мэдэхгүй алмаарч байх зур ердөө миний дээр 50 м орчим зайд ирээд зогсож орхив. Трактор талбай ёстой л өдрийн гэрэлд байгаа юм шиг тод харагдана. Би ч айсан гэж жигтэйхэн. Анхандаа трактораасаа зүгтахаар завдсан боловч дэндүү удаан явж байхад бол нэмэр алга. Ийхүү яахаач мэдхээ алдаад гайхаж тасарч байх зур өнөөх бит ухасхийн ердөө 10-аас 15 м зайд дээхнэрээд зогсчихдаг юм байна. Тэгээд алгуурхан буу. Сайн харах боломж гарсан тул нэгтлэн ажиглавал эргэн тойрондоо улаан нүх бүхий бараг довдоггүй гимээр машин байва. Уг биетийн доод хэсэгт онгойн 3 хүлэрхүү зүйл газар буугаад бие албадж барих чадал маань шавхагдж байгааг би мэдрэв. Трактор маань асаата хിവэр байсан болохоор нөгөө тийш эргэж зүгтахаар хаац нэмтэл тэр дороо унтарч хантар. Яагаад ч ястаггүй шүү. Тэгэхэр нь хаяад гарчгүй вэ? Хэдхэн алхтал гараас бариад авлаа. Хартал миний мөрөөр татсан хачин хувцастай жижигхэн тагдгар баачка байв. Тэгэхдээ зэрэг арга тасарч өнөөхийг дэлсээд автал тэнцвэр алдан намайг тавих мөртөөооч. Би цааш гүйгээд холдоогүй байтал мөнөөх мэт 3 амт намайг бас л зуурч авлаа. Би хөл гараар зэрэг өшөглөж цогох зэрэгээр тэмцсэн боловч яаж ч чадсангүй. Бүр хашгирч үзлээ. Харин хашгирахтаа зэрэг барьцаа сулруулан миний ам руу гайхсан маягтай харцгаах юм.
Тэгсээр намайг өнөөх машин руугаа чирч оруулав. Машины ард талд хаалга байх ба дээрээс бууж ирэн тавцсан мэт болох аж. Тавцангийн адагдах төмөрлөг шат биднийг ноцолдон зууралцсаар ороход ганхаж байв. Ингээд жижигхэн дэгжгэр тасалгаанд орж явчихваа. Төмөрлөг маягийн таазнаас тусах анивчсан гэрэл нь өнгөлсөн ханнаас ойх ба таазны доод тойхон дөрвөлжин чийдэнгүүд байх аж. Намайг шалан дээр буулгах үед орох хаалга шатны хамт өөрөө эвхэгдэн чив чимээгүй хаагдаж харагдана. Тэнд байсан 5 амтны нэг нь надад хандан дагаад яв гэх маягаар дохино. Өөр арга жалга болохоор яй гихв дагаад л явлаа. Хагас зовон хэлбэрийн дөрүүчийнхээс арай томхон тасалгаанд цогтоор. Машины гол тасалгаа нь энэ байсан болов уу гэж санддаг юм. Гол дунд нь дугуй хэлбэрийн баган тулж байх ба үүн дээр л таац тогтоож байгаа бололтой манайхны цайны газар бааранд байдаг эргэдэг сандалтай эгээдэлхэн сандлууд харагдаж байв. Тэдний ярилцах нь нэн сонин бөгөөд хүнтэй огт төсөөгүй ерөөсөө иймэрхүү гэж дуурайн үзүүлэгч аргагүй юм. Тэгтэл өнөөх тавч намайг шалдлах шинжтэй болоод явчихва. Бээж тэмцэж харааж хашгираад л тулж алдлаад хэсэгхэн зур зогсосхын намайг ажиглацгаах нь бид гэмгүй ээлдэг харилцаатай улсаа гэх мэт царайтай харагдаж байна. Тэгсээр эцсийн бүлэгт намайг бүрмөсөн шалдалж орхидох юм байна. Ингэхдээ намайг огт өвтгөөгүй. Бас ховцыг минь ч урж тастаагүй. Би ч чухам яах гээд байна гэж бодхоос үнхэлцэг хагарах. Тэдний нэг ойрт ингэрч чихтэй алчуур маягийн зүйлээр намайг арчаад бэйд нэг шингийн юм дүрхчихл. Тосорхоо юм уу гэтэл бас биш ээ. Уусч биш бололтой. Би даарч бүх бие дагжин чичирчихлээ. Гэнэт хан онгойж мөнөөхөл 2 амтан гарч ирсэн нь гартаа нилээд бүдүүн хаймар болвоо гэмээр хоолоо барьсан байх юм а. Түүний нэг үзүүр багхан хундагархуу хэлбэртэй саванд бэхлэгдэжээ. Нөгөө үзүүрт нь ямар нэг шилэн үзүүрэрхүү юм харагдана. Энэ үзүүрээ миний ирүүн дор шахаж барихад өвдөх хорсох шинж огт алга байв. Дараа нь халж өвдөж эхэлвэ. Хартал өнөөх жижиг савны тэхий донд хүртэл миний цус юулэгдэн орсон байв. Энэ мэтэр эрүүний нөгөө талаас бас нэг цус аваад намайг орхиж хаалга хаан гарч одцгоо. Харин хожим харахад цус авсан газар бараа автор толбод үлдсэн байсан юм да. Нээлээд удаад байтал хаалга сэвхийх шиг болохоор хартал миний адил чармаа шалдалсан хүүхэн орж ирж байна. Би яахаач мэдэхгүй болоод байсан өнөө хүүхнийг харин ч хөгжөөж байх бололт. Энэ хүүхэн маш үзэсгэлэн төгс бөгөөд гоо сайхны хувьд миний мэдих бүх хүүхнээс эрсөөр хачин санагдчих. Зөөлөн цайвар үстэй байсан. Зууван том нүдэн, цэв цэнхэр, хамран шулуун, өмнөд Америкийн Индиан хүүхнүүдийг бодвол өргөвтөр царайтай. Эрүүн шөвгөр тул нүүр нилээд гурвалжиндуу харагдаж байв. Бараг анзаарахтай үгүйтэй нэмгэн уруултай. Харин чихэн яг л манай хүүхнүүдийнх шиг юм гэдгийг сүүлд нь би ажигласан. Биеийн галбир гэж чухам согоол гэсэн үг. Өргөн ташаатай, биендээ урт хөлтэй. Хурууных нь хумс манай хүүхнүүдийнх шиг байсан. Харин надаас нилээд намхан ажээ. Энэ хүүхэн чимээгүй надад ойртон ирээд хэсэг ажиглан зогсон. Тэгснэ гинэт намайг тэврэн авч харцаараа миний нүрийг зөөлхөн өрөв. Энэ үед миний сэрэл сүрхий хөдөлж ирсэн юм а. Үүнийг хүн өнөмшгүй байж болно. Харин би бодохдоо өнөөх бийд дүрхсэн шингэн зөөлөл надад нөлөөлсөн болвоо гэж сандаг юм. Зориуд дүрхэ байлгүй. Харин хил ам нэвтрэгч үгүй. Хачин чихарч дуугарх нь энэ хүүхнийг намайг ойлгож ярьж хөөрдөг. Манай дэлхийн ямар ч хүүхнэр солихгүй юм шүү. Тэгээд багийн хин нэг нь миний хувцсыг авчирч бийж хувцслоо. Бүх юм ёсороо байна. Харин тамхины асаагуур алга байсан. Бодвол ноцолдох үед унсан байж болох юм. Бид өөр нэг тасалгаанд орж очлоо. Тэднийг өөр хоорондоо ярих зур би юу байгааг сайтар нүдлэн тогтоох гэж их л хүчлэн санаагаа төвлөрүүлжсэн. Хожим санахад шилэн тагтаа нэг дөрвөлжин сав ширээ маягийн юмн дээр байв. Шилэн доор сэрүүлэгтэй цагны нүүр мэд нэг зүүтэй зээрэнцэг байсан юм. Ийхүү би үл таних тэр машинд 1 цаг 15 минут орчимд орж 5 цаг 30 минут гэхэд гарч ирсэн юм гэж ярьж.
Энэ үйл явдлын дараахнаас Боост эмнэлэг биологийн шинжилгээ хийж тогтмол ажиглан хянав. Хэд хоногийн дараа нойр муутай болж удалгүй хар дарж, хашгиран, хар гаригийнхэнд дахин олзлогдлоо гэж зүүдэлдэг болсон байна. Сүүлдээ хоолноос гарч зогсоо чөлөөгүй тамхи татан, тарих толгоо өвдөж, бөөлжс сутгах зэргээр туйлын шаналгаатайгаар өдөр хоногийг өнгөрөөдөг байсан гэн. Түүний биеийн байдлыг бүх талаар судлан шинжилсэн Фонтес доктор Боост сэтгэл мэдрэлийн ямарваа өвчний шинж огт байхгүйг нотолжээ. Боос ерөөсөө сүсэг бишрэлгүй, далдын юмд итгэдэггүйг ойр дотных нь хүмүүс баталдаг ажээ. Харин өнөө болтол хэвлүүлээгүй байгаа Фонтесийн нарийн шинжилгээний мэдээнд Боосын ховц биенээс тэр үед цацраг идэвхжлийн улмөр олдсон гэдэг баримтыг 1978 онд мэс засалж Волтер Бьюхлер анх нээдэд мэдэгджээ. Бодвол тэр зүйл явдлын үед Боос цацрагийн хордлого авч дараа нь дээр дүрцсэн өвчний шинж үзүүлж байсан болов уу гэж судлаачид үзэж байна. Хоёр. Өөр ертөнцийнхэнтэй нүүр тулж уулзсан тухай олон мэдээнээс 1952 онд бүгд найрамдах ардчилсан Герман улсын иргэн Оскар Линкэд тохиолдсон явдал дэлхий даяар шуугиан дэгдэжээ. Холбооны бүгд найрамдах Герман улсын сэтгүүл Хофлингийн бичсэн гайхамшигын номонд Линкэгийн ярианаас оруулснаас хэсэгхэн сонирхуулбал охин Габриэлагийн хамт гэртээ гарч явлаа л. Гэтэл хаасал баахт хотоос холгүйхэн мотоциклийн манд дугуй хагарч бид цаашаа мотоциклод төрөн явган алхахаас өөр аргагүй болов. Тэгтэл Габриэла биднээс 140 метр зайд ямар нэгэн бие газарт хэвдэж байхыг харав. Бүрий болж байсан тул боргор хөөс жимшиг санагдлаа. Би мотоциклаа модон төшүүлж тавиад сонөөчирхэн тэр зүг дөхөж очлоо. Төөнд 40 метр орчим ойртол хоёр хүн бүгдийн газарт ямар нэг юм ажиглаж байгаа бололт. Тэдний ховц гялалдсан төмөрлөг юм уу гэмээр харагдаж байсан. Бүр ойртон 10 метр орчим зайд очсон хойноол 10-аас 13-аас 15 метр хөндлөн огтлолтой болов уу гэмээр том биетийг олж ажиглав. Энэ нь аврах том хайруулын тавг шиг харагдсан. Эрмгээр нь хоёр игнэ нүхнүүдтэй. Тус бүр нь 30 см орчим хэмжээтэй. Харин нүх хоорондын зай хагас метр орчим байсан. Тэрхүү төмөрлөг их бие дээр 3 метр хэрийн бараан горволжин самхаг сүндэрлэж байв. Энэ үед ард зогсож байсан охин маань намайг дуудаж тэр хоёрч энэ чимээнээр огол үсрэн горволжин самхаг дээр гарч тэрхүү биетийн дотор ороод явчихваа. Тэдгээрийн нэгний цээжин талд чийдэн өлгөөтэй. Тэр нэгэн жиг данивчиж байсныг би сандаг юм. Төдөлгүй тэр биетийн нүхтэй тал нь гэрэл цацруулж мөн нэгэн зэрэг аяархан дүнгэнэх сонсогдвоо. Тэгээд их дуу гарга нисч одов. Гэжэрсэн бай. Тэр гавд оршин суудаг олон хүн мөн тэр үед солиромит сонин бит харсан тухайга мэдээлжээ. Нэг малчин газраас сүулт од харвахыг харлаа гэд Линкэгийн охинтойгоо очсон хавийн газрыг зааж өгсөн байна. 3. Зөвлөлт Латвийн үл мэдэгдэх нисдэг биет судлаач Мухортовын эрхлэн гаргадаг Эмийн гурвалжин сонинд эртний судлагч Галина гэдэг эмэгтэй нэгэн дуртатгал хэвлэгдсэн байдаг юм а. 1960 онд юмсан. Зуныхаа амралтаар эцэг эхтэрээ очиж амархаар Освей нуур орсон юм. Тэгэхэд би их сургуулийн эртний судлалын ангид сурч байл. Үл таних нисдэг биетийн талаар юу ч сонсоогүй. Уншаагүй 20 настай бүсгүй байжээ. Нуурын цаадтай Соколи орчимд 9-өөс 12 дугаар зууны үед хамаарах олон булчтай нилээд уудам дэвсгэр нутаг байдаг. Орчин тойронд нүтгэн намагтай ойр хавтаа цэргийн анги элдв байгууламжгүй ил хул газар. Би гэрээсээ 9 цагийн үед гарч мөөг түүх зураа том бөөрөлцгөн суулгаан аманда хийсэн шиг явлаа. 11 цагийн алдад Потино тосгоноос цааш 2.5 км зайд гарч мөнөөх булшнуудын хавьд ирээд байв. Дүүрэн мөөхтөө саваа газар тавьж томхон булшны дэргэд амрах зур хизээ нэгэн цагт энэ булшийг малтан даа гэж мөрөөдөж хэвтвэ.
Төрзуур зүүрмэглээд алгуур толгойгоо өндийлгэн. Яагаад ч юм бэ хэсэг залуу мод дийн зүг хармаар санагдаад байв. Тэгээд угасгийн хөл дээрээ боссноо хэсэг зур өвдгөн дээрээ суулоо санахгүй байна. Ямар ч гэсэн 40 метрийн цаана 3 хөл дээр суурилсан бүүдгэр ногоон өнгөтэй төмөрлөг бөмбөрцөг байхыг харав. Энэ хавьд өдий төдий булчтай өндөр мод гих юмгүй болохоор би өмнө нь энэ бөмбөрцөг энд байсан бол харах л байсан. Тэр бөмбөрцөг хэсэг мод хоёрын хоорондох цоорхойд буусан байв. Ойр хавьд хүнгүй. Тэгээд ганцаараа ойд ийм юмтай тулсан болоод айдас төрөөдөл явчихв. Сая буусан юм бол дуу чимээ сонсогдмоор юм аа гэж бодогдож байв. Гэтэл бөмбөрцгийн баруун бөөрөн дээр нарийнхан онгорхой гарч улмаар хаалга гэлбэртэй болон өргөсөв. Онгорхой харанхуй харагдаж байваа. Бөмбөрцгийн зүүн талаас цайвар ногоон хувцастай өндөр хүн хөвөх мэт гарч ирэн өнөөх онгорхой руу чиглэв. Тэр намайг анхлан анзаараагүй гэж санагддаг юм аа. Бөмбөрцгийг тойрон доогуур нь тонгойн харж байх шиг байсан. Тэгээд зогсосхийн огцом эргэж над руу харав. Толгойдоо дуулахтай нүүр нь харагдахгүй. Гэхдээ ямар ч байсан гэрэлтэж байсныг нь санаж байна. Гартаа ямар нэг урт хоолой барьж байв. Хоёр гараар аач барьж байсан болов уу? Намайг харамгцаа түр зогсож өнөөх хоолойг цээжиндээ ойртуулв. Тэр хавьд нь ямар нэг дугуй зүйл бараантаж байсан шиг санагдана. Надад дайсгансан ямар нэг хандлага харуулаагүй ч гэсэн би ухаан алдтлаа айж тэр чигтээ ой дундуур шовтгүй тосгондоо хүрсэн юм а. Манайхан түүнийг нэг их тоосон ч үгүй. Харин хүүхдүүд нуурын эрэгт явж байгаад цайвар өнгөтэй бөмбөрцгөөр хоёр тагнуул бууж ирэн хуруун шилэнд цог хорхой мэд амтан цоглуулж хийхийг харсан гэж ярьж байсныг дурсан. 3 жилийн дараа би нөхрийн хамт мөөгтүн мөн тэр газар хурч очивоо. Өнөөх бөмбөрцөг зогсож байсан газарт очлоо. Тэнд юу ч ургаагүй халцгай болсон. Харин ойр орчмынх нь модод бусдаас намхан тачир байв. Өнөөх булчнаас бөмбөрцөг зогсож байсан газар хүртэлх зай хэмчгэд 50 м орчим байв. Миний үтсэн тэр хар гарагийн хүн 2 м орчим өндөр байсан болов уу? Тэр бөмбөрцөгнөөс гарч ирээд өвсөн дээгүр хөвөх мэт хөлөө зөөж явж байснаа намайг айлгсан юм. Бөмбөрцөг 3 м хэрийн хөндлөн огтлолтой байсан болов уу? Энэ бүхнээс өөр надад юу ч санагдахгүй байна. Гэж ярьжээ. 4. 1965 оны 8 дугаар сарын 7-нд Венесуэлийн нийслэл Каракасаас 50 орчим километрийн зайд 3 анд салхинд гарч адуун заваад үзэхээр явжээ. Тэдний нүдний өмнө гэрэлт бөмбөрцөг гарч ирснээ ойртон доошлов. Нисдэг тэргийн болов уу гэтэл огт тийм дуу чимээгүй байв. Бөмбөрцөг гэрэл цацруулсаар тэдний толгой дээр 100 м орчим зайд ирэхт нь харвал сойрон талд нь хар бараан толд мэт зүйл харагдаж байв. Газарт 30-аад метр ойртож ирэх үед түүнээс 2 амтан доош бууж байгаа харагдана. Тэдний өндөр нь 2 м гаруй, үс нь мөрөнд хүрсэн, гялалцсан төмөрлөг комбинзон өмссөн байхаж. Тэр хоёр газар буумагц өнөө 3 руу шууд ойртон ирэхт нь айсандаа хөшөцгөөсөн байжээ. Тэдний хооронд ердөө 3 м хэртэй зай үлдээд байтал айлтгүй тайвшир гэсэн дуу сонсогдов. Гэтэл тэдний нүүр царай огт хөдөлгөөнгүй байх тул бяцхан гайхасхийн зогсдол дахин "Бид та нартай шууд харилцаж байна" гэх сонсогдов. Ингэхдээ зэрэг мань 3 тэдэнтэй орон зайгаар дамжуулан уураг тархиараа шууд харилцаж байна гэдгийг ойлгожээ. Тэр 3-ын нэг нь эмэгтэйчүүдийн эмч, нөгөө 2 нь гоёл чимэглэлийн үйлдвэрийн эзэд байж. Эмч арай самбаа гарган хэдэн асуулт асуугаад авчээ. Хариулт нь мөн л шууд тархинд очсон гэж хожим тэр 3 нотолж байв. Эмч тэднээс "Та нар хин гэж вэ? Хаанаас ирэв? Энд юу ирж байгаа юм бэ?" гэхэд "Бид Марлийн одны ордноос ирсэн. Бид дайсгансан санаагүй. Хүмүүстэй дасан зохицохын тулд та нарын сэтгцийн онцлогийг судалж байна. Амьдралтай 7 гариг байдаг. Та нарын нисдэг тавыг яаж хөдөлдөг юм бэ?"
Бэдэнд ямар ч нисдэг таваг байхгүй. Энэ бол таталцлын хүчийг сөрж ажилдаг хөлөг. Нарны энергийг нягтруулах замаар асар их соронзон хүч бий болгон хөдөлдөг юм. Та нар хүндийн хүчийг эзэмшсэн юм уу? Тийм ээ. Хөлгүүдийг хэн жолооддаг юм бэ? Хоёр төрлийн удирдлага бий. Нэг нь амьд амьтан, нөгөө нь хиймэл амьтан. Бусад гаригуудын оршин суугчид бүгд хоорондоо адил юм уу? Үгүй ээ. Янз бүр байдаг. Бид жишээлбэл тодорхой хэлбэр дүрстэй амьтдын нэг. Бас метрч хүрэхгүй биетэй тодорхой хэлбэргүй амьтад байдаг. Тэд 7 бурхны ордоос цааш амьдардаг. Танайхнаас дэлхийд амьдардаг уу? Амьдардаг. Тооны хувьд 2 сая гаруй байгаа. Манайхантай хэдийн цус холилдоо биз дээ? Үгүй ээ. Гэхдээ бид үүнийг бодож үзчихэл байна. Хэрв ингэвэл цоо шин арьстан бий болох юм. Та нар дэлхийгээс хүн авч явдаг уу? Одоогоор мал амьтан л авч явж байна. Эдгээрийг та нарын үл мэдэх нэг гариг дээр аваачсан. Амьтны хүрээлэн л гэсэн үг. Энд танаахны мэдэхгүй зүйл амьтад ч бий. Та нар юу идэж уудаг юм бэ? Амьдралаа юугаар тийжээдэг вэ? Хиймэл хүнстэй. Манай сансрын хөлгүүд ямар санагддаг вэ? Болох бүдүүлэг хөлгүүд. Та нарт хүчтэй зэвсэг бий юу? Бидэнд хүчтэй туяаны зэвсэг бий. Түүгээр агшин зур сарыгч устгаж чадна. Тэрийг авчирсан уу? Үгүй ээ. Бид дайсагнах санаагүй гэдгээ дахин хэлье. Гэхдээ бидэнд авсаархан зэвсэг бий. Үүгээр жишээ нь Плутоны бөмбөгийн дэлбэрэлтийг саатуулж болно гэж ярьсан гэдгээ. Киев хотын харьяат тэтгэврт суудаг Вера Павловна гэдэг авгай өөрийн танил Александра Степановна түүний 6 настай охины хамт Гидропарк хэмээх усан зугаалгын газарт очиж явжээ. Тэд мөнгөлөг өнгийн өмсгөлтэй. Тэр нь захгүй бөгөөд унтлагын цамц мэт санагдсан аж. Цас шиг цайвар цагаан царайтай, өөр хоорондоо их рүүд мэт ялгагдахын аргагүй энэ 3 урт үстэй. Үс нь хонгор шаргал өнгөтэй, нүд нь их л цоглог байв. Хоёр авгаа тэднээс. Та нараа жуулчд уу? Хаанаас яваа вэ? Гэж асуудал тэд нилээд аялагтай орс хэлээр. Бид өөр гаригаас ирсэн. Бидний ирсэн гаригийг хаан байдгийг л та нарын оюун ухаан ойлгож төсөөлөхгүй. Бидэн шиг л болсон цагтаа мэдэж авна. Бид өдөр бүр дэлхийгээс нэг хүн авч явдаг юм. Энэ удаа та нарыг авч явна. Энэ үүхэн дэргэд манай хөлөг бий гэж. Тэгээд тэдний нэг нь урд гарч, хоёр нь араас нь харуулдах мэт дагахт нь хашгирыг зүгтий гэж бодсон боловч сорон зоор татагдах мэт оргиж хамаг хүч тамир нь шавхагдсан байна. Тэд биднийг ширтэн харахад бүх биеинд нь зүү шивэх мэт болж байсан. Степановнагийн царай амар цонх хийсэн байсан. Бодоход миний эгч түүнээс өөрцгүй байсан биз. Тэгээд бид тэдэнд хандан. Бид чинь гэр бүл үр хүүхэдтэй улс. Биднийг битгий авч явж үзээч гэж гуйж говшиж гарав. Модны навчсын завсар, хоорондор тэдний хувцс өмсгөлтэй адил өнгийн цагаан төхөөрөмж харагдаж байсан. Хэлбэр нь аврах том торхорхуу, дээрэ антинт тэгтэл тэд. За яах вэ? Бид та нарыг авч явхаа болий. Өөр хүн олъё. Гээд өнөөх торхондоо ороход 3 хөндлөлтөй шатн өргөгдөн, хаалган цагилгаан шатных шиг хаагдан ямар ч чимээ шүүгэнгүй нисэн утсан гэжээ. Тава. Зарим хүн өөрт тохиолдсон хачин сонин үзэгдлийг бусдад ярих, мэдээлэхээс айдаг. Зовдөг, татгалздаг байх юм. Энэ нь шашин шүтлгийг хавчин шахаж элдв сонин зүйл үдсэн хүнийг ёр бусын болгох, эсвэл буугч өдгөртэй нөхцөн гихчлэн ад шоод үздэг. Ерөөсөө үзэл бодлыг хавчин шахаж байсны ур шиг билээ.
Шинжлэх ухаан амьдрал сэтгүүлийн 1990 оны 5 дугаарт Өмнө Говь аймгийн нэгэн бичигч олон жилийн өмнөөс нүдэнд нэгэн хос цэцэг үе үзэгдэж алга болдог байсан тухайга бичсэн билээ. Энэ хүн уг үзэгдлийн тухай нийтэд мэдэгдэх хэрэггүй гэж үзэн олон жил нууцлж явснаа бичсэн байна. Энэ мэтэр үдсэн харснаа хадгалж буй хүмүүсийг үүцээ задлаасаа гэж хүссээр байна. Завхан аймгийн Харьяат хорол загарч өөрт тохиолдсон нэгэн сонин учрлыг олон жил дарж явсаар 20 шахам жилийн дараа шинжлэх ухааны байгууллагад мэдэгдсэн байна. Болсон явдал түүний улмөр өөрт төрсэн бодол дүгнэлтээ бүтэн 4 дэвтэрт багтаан бичиж ирүүлсэн нь хадгалагдаж байна. Ийм элдв учрал ер бусын үзэгдэл юмстай тохиолдсон улс шинжлэх ухааны аль нэг байгууллагад хандах нь зүйтэй гэж үздэг. Ер нь ч тийш нь захиа занаа бичиж мэдээлдэг. Гэтэл эрдэм шинжилгээний альч байгууллагад энэ сэдвийг албан ёсоор судлах төсөв хөрөнгө сонирхон шинжилж давлах бодит боломж алга байгаа юм. Дээр үгүүлсэн хорол загар 11 настайдаа одоогоос 30 гаруй жилийн өмнө 1956 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Төдөвтэй сумын нутаг урт нүүрийн хэр хэмээх газар малаа хариулж явж илдээ. Орой хэрд тэнгэрт саарл тоос гинэт бий болж хачин янзын дуу чимээ гарan салхи тавьжээ. Төдөлгүй түүний архан талд догшин газар дөргөн ямар нэг хүндим зөөлөн буух мэт болж салхи шуургач намдаж нарны гэрэл тодров. Анзаарч харвал түүнээс 30-аад алхмын зайтай газар горволжин маягийн сүм мэт бас эргэн тойрондоо том дугуй нүх шиг цонхтой өндрөөрөө 100-аад метр хүрэх аврах том юм буучгсан сүндэрлэж байна. Өнгөн хол шаргал бөгөөд дөрвөн урт хөлтэй тэрхүү хачин юмны цонх гимээр дугуй нүхнүүдээс ногоон судалтай хөх цэнхэр өнгийн хурц гэрэл зүг бүр цазарч нүдэг ялбан аргагүй нөөр буруулахад хүрчээ. Хэсэг байцнаад харвал мөнгөлөг хувцастай 2 салаа шовгор малгайтай ачим шиг бас хачин том хамар нэл хүрэн бор нүдтэй нүүрэндээ шилэн баг өмссөн том хүн мэт 7-8 амтан алтлаг өнгөтэй сэрээмэд урт зөөлөр газар товшин түүнийг тойроод цааш нааш явц гаахт нь айсандаа ухаан алдсан байж. Тэрхүү амтад хүдэрч хэрэг биетэй ба хачин үнэр ханхлуулж байсан гинэ. Ухаан ороход шүндүл болсон байх ба өнөөх том юм амтад цөм ормөргүй алга болж харин хажуухантай дөрвөлжин хайрцаг шиг зүйл харлан харагдаж байж. Хөдөлгөж үзэх гэвэл хөдлөх янзгүйд гайхахта хэд сайн өшөглөөд автал ер бусын хачин дуу чимээ гарч хайрцагны тойронд ягаан цайвар гэрэл дугуйр маналцаж ойр орчмыг өдөр шиг гийгүүлж тэнгэрөөд гонцгой нарийнхан тод хурц шар бит цагилгаа мэд гялсхийн нисэж удсныг хорол цагаар батлан өгүүлж байгаа юм. Энэ сонин тохиолдлын тухайд гэвэл мөнгөлөг хувцастай дуулахтай байгаа. Өнгийн гэрэл цацарсан гих зэрэг олон ямар нэгэн хачин үнэр байсан зэрэг нь үл мэдэгдэх нисдэг биетийг ажигласан тухай хүмүүсийн ярьдаг нэлээд түгээмэл шинжүүдтэй тохирч байна. Харин хэмжээний хувьд нэлээд аврах том байжээ. Гэлээч одоогоор ажиглагдсан үл мэдэгдэх нисдэг биетүүдийн дунд ороомол навчин тамхи хэлбэрийн нэгэн хөлөг 1.5 км урттай байсан гэдэг мэдээ хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Үнэрийн тухайд гэвэл Америкийн үл мэдэгдэх нисдэг биет судлаачдын нэгтлэн тогтоосноор 73 тохиолдолд бензин, 94 тохиолдолд шатаж байгаа хүүхэр, 12 тохиолдолд эфир, 584 тохиолдолд хүүхэрлэг хий, 615 тохиолдолд гүгэл, 721 тохиолдолд муудсан өндөг, 844 тохиолдолд цахилгаан хэрэгсэлд гал авалтсан мэт үнэр, 879 тохиолдолд хайлж улайцсан төмөр мэт үнэр тус ханхалж байжээ. 1965 оны өвөл 12 дугаар сарын 30 шиг санана. Бидний 3 жаал тоглож байгаад нилээд оройтойд харж явтал тэнгэрийн хойд хагаст одоо бодвол бараг заалахад тэнгэрийн хаяанаас 40 градусын өндөрт аврах том бөөрөнхийн ногоон гэрэлт бий хөвж явахыг харцгаан хэсэг зуурал майран гайхалдаж зогссон билээ. Маш алгуур яг л хөвөх мэт явсаар
Улаанбаатар хотын хойд талд Чингэлтэн улнаас дамдар жаач ихт зүүн тийш шилжин алга болсон энэ хачин гэрэлт биеийн тухай маргааш нь хүмүүсээс асууж лавлсан боловч бид гурваас өөр үзэж харсан хүн тааралдаагүй. Бидний арай Ахмад нь болох Үлзий бат дээр үед 8 дугаар ангид байсан. За сайн харж аваарай. Одоо шөнийн 11 цаг болж байгаа байх. Маргааш одон орон руу уцаар хэлье гэж байсан билээ. Тэр бөмбөлгийн хэмжээг бид багт цаалан ямарч байсан хэдэн 100 метрээр ярих юм гизгээж байсан юм. Бүүдгэр ногоон гэрэл нь ямар нэг дэнл үүрхүү сэтгэгдэл төрүүлсэн энэ биетийн тухай дараах нь газар зүүн багшаас асуухад цэргийн зориулалттай иймэрхүү биетүүд цөөнгөө тохиолдог гэж хариулж байсан нь тов тод санагддаг юм. 1978 оны орой 11 сарын хуучдаар чухам хэдний өдрийг нь санахгүй юм. Дорноговь аймгийн Өргөн сумын галт тэрэгний зогсоолд унаа хүлээх зур Тэнгэрийн баруун урд хаяанд угалзлан хуйларсан замаар зуггүйхэн нисэх үл мэдэгдэх биеийг мөн үдсэн билээ. Энэ удаа галт тэрэг хүлээж зогссон 30 гаруй хүн уг биеийг харсан боловч зүүн баян хавьд цэргийн сургууль болж байгаа юм болов уу гэцгэн төдийл анзаарахгүй байв. Тэнгэрийн хаяанд ойрхон байсан боловч нүдэн багцаагаар биднээс ямар ч гэсэн 20 км зайтай байх шиг санагдаж билээ. Уг биет цаашлан аслах тутам шинээр угуулцалсан хуйлраа үүсгэсээр байсан нэг сонь. Өнгөн бүүдгэр ногоо шаргалдуу байсан. Би сануучрхан энэ юу байж болох вэ гэх зэрэгээр тэнд байсан хүмүүстэй асууж ярилцахыг завдсан боловч хэнч нэг их онцолж анхаарахгүй байсан нь гайхаж төрүүлж намайг ч унтраасан юм. Бодвол иймэрхүү үзэгдэл тэнд үе үе учирч байсан. Тэгээд онцлон гайхахаа болсон юм болов уу та.